явцгаая. Агаараар Манай сургалтын төв нь IELTS, TOEFL, TOEIC тестэд бэлтгэхээс гадна англи хэлний ярианы чадварыг сайжруулах сургалтуудыг явуулдаг бөгөөд хичээлийг 100% англи хэлээр заана. Одиссей сургалтын төвийг зориорой. Where learning is a journey. 2022 оны 8 дугаар сарын 19-ний баасан гараг. Бид удаан бодож төлөвлөлгүй хичээлийн шинжил эхлэхээс урьдчилан аялаад ирэхээр галт тэргээр Монгол орны хойд хилийн том уу таалга болсон Сүхбаатар хот буюу хүмүүсийн хэлд заншснаар сэлэн гэдэрлээ. Дуутай гэр бүлийн энэ удаагийн аялал Сүхбаатар хотын дээрээс эхэлж байна. Ингээд аваараа гүцээ. Бид 2018 оны 100 Сайншинт хотоос Хамрын хід рүү зорьсон аялалдаа галт тэргээр 450 км зам тууж байсан бол энэ удаад бид Сүхбаатар хоттой танилцахаар 320 гаруй км замыг галт тэргээр туулан ирсэн юм. Өстө байжгүй. Аюу гоё яваад Сэлэнгт хүрээд ирлээ Сүхбаатарт. Чага ачааны төлбөр нийт 48 мянга. Ава. Эцэнд нэшээ охоосаханага. За цүнхөө хурч хаавах уу? Энэ төмөр замын нөгөө талд яаж гардыг вэ? Ийшээгээ юу, урагшаагаа юу? Чигээр явдаг наадмын талбайны шиг гараа хандчихгүй. Тэгээ голруугаа ингээд орох юм бол гомдол болно. Голруугаа ороод нэлээ урагшаагаа айлвар ингээд бүр замаа гараад ирэхээр байх айлвар байна. Одоо та нар вагоноор харсан байна. Энэ запуу ямар мөнгөтэй. Бид Улаанбаатар хотоос хол байх суурин газарт ундаг дугуйтайгаа анхудаа л хонож өнжиж үзэх гэж байгаа учраас галт тэргнээс бөмбөгцөө дугуйтай Сэлэнг клубийнхэнтэй ярьж тохирсны дагуу клубийнхэнд байранд очиж ачаа бараагаа үлдээгээд үдшин Сэлэнгтэй танилцах төлөвлөгөөтэй байлаа. Батэрмон Нуудаа Сэлэнг клубын нэг хүүхэд байгаа гэж хэлээд сая. Чамд бас хэлсэн үү? Одоо дөнгөж яг баг хэрэгцэж хэлсэн. Ямар ч юм уу дугаагаад гэс дугаатай хэлчихсэн байгаа. Асаад аваа гэсэн юм. Тэгээд асаад. одоо нэлээд манхаарчлаа тийм. Шилээж хийж маш харахгүй болчихлоо. Бидний клубын байранд ачаа бараагаа буулгах зуур бүрий тасарч тэнгэр бүрхэж эхэлсэн тул дугуйгаа клубын байранд үлдээгээд амарч тухлах газар хайхаар гарлаа. Клубын байрнаас холдож амжилгүй аадар асгарч бид бүгд шалав норчсон болохоор өнөөдөртөө шинэхэн ашиглалтанд орсон дугуйтай Сэлэнг клубын байранд амарч хонхоос өөр аргагүй боллоо.
Сэлэнг мөрний хөвөнд майхан мэрч хондоо гэж төлөвлөсөн маань талаар болж амарч тухлах буудал хайхч өнгөрсөн болохоор нордсон хувцаа дэлгэж хатаагаад аяны хүнжилдэл шурган бүх гихч унтцгаалаа. Клубын байр хуучны 5 давхар байрны зойрын давхарт байрлах ба засварын ажил бүрэн дуусаагүй ч үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн болохоор тухтай догтоо байлаа. Энэ бүтгэийг би яахад үйл гарвал бороо орчдөг юм гэж санаад байна. Ишээ бороо цогнуудаа биш цөглөл гарах. Тэгэхгүй бол мэдчихсэн асгачтай юм л шүү дээ. Галт тэргэнд өдөржин явж оройн бороонд нэвт зөхүүлсэн бид өглөө Аажуу сэрцгийн Сүхбаатар хоттой танилцахаар гарлаа. Өнөөдөр дархан 88 дугуйн тэмцээн болж байгаа учраас дугуйн клубийнхэн тэмцээнд оролцохоор дархан яваад эзгүй байгаа. Бямбагаргийн жин үдэд Сүхбаатар хотын төв талбай ил хөллөн. Талбайн чан хойно нутгийн удирдлагын ордон. Зүүн талд сумын засаг даргын тамгын газар. Баруун талд нь сэлэнгийн долгио чуулга байл. Монгол орны урсгал усны 55% Сэлэнг аймгийн нутгаар урсан өнгөрдөг гэж. Бүх манай ус бүгдөө хоошоо гардаг гэдэг те. 55% нь энэ хилийн бонтоор гардаг юм гэлэхгүй. 17 сум, 51 багтай гэж. Орон нутгийн 3 хот 6 тасгантай гэж. 100 мянга гаруул маантай биш. Өөх тэгсэн мөртлөө устаа нэгтрлаараа их дээгүүр тардаг гэж. Энэ нутгийн 42%-ийг нь аймад эзэлдэг гэж. Монгол орны хамгийн гоё аймагт ирчээд байлаа бид нар. 47%-ийг нь бэлчээр эзэлдэг гэж. Монголч нь нормал хийж байгаа гэж бэлчээр биш чухал. Эдний нутагт бүх улсаа аваад ирчих юм шүү те. Сэлэнг аймаг жилд дунджаар 150 гаруй мянган га талбайд тариалт явуулж улсын хэрэгцээт үр тарианы 50%, төмөсний 40%, хүнсний ногооны 30%, байгалийн хадлангийн 20 гаруй хувийг бэлтгэдэг гэжээ. Энэ сайхан нутагт намрын шин ногооны цагаар зочлон ирсний хүнсний захаас нь шинэхэн ногоо жимс авахгүй бол алдас болох үзээ хэмээн бодож хүнсний захыг зорилоо. Өнөөдөр л голын ирэг дээр майхнаа барьж шинэхэн хүнсний ногоогоор хоол хийдэ гэж бодсон бид хүнсний захаас хоолны материал цуглуулах ажлаа хүүхдүүдэд даатгалаа. Өсвөр насны охидоо хоол хийх, хүнсээ цуглуулах дадалд сургах ажил хөл хорой, цар дахал гэж хойшилсоор энэ жилээс л эхэлж байгаа болохоор аялаж зугаалахтаач тэдний сонголтоор хооллохыг зорив. Чи өөрөө дааж авч явж чадах. Миний дооч. Миний дооч санаа. Аюу. Зүсээ унгаа аваарай. 아까 시우가 담동 때다. 이거 도무 쌌어. 생각 났어. 막 왔어. 매 쌌어. 왔다. 나왔어. 거의 다 하셔. 어떤 일이 들었어, 아리? 어떤 일? 따라가요. 눈에 열에. 어디서 조심히 줬어. 어휴, 하라. 근데 хийдээ. Хоёр талхныг үгүй тооны юм чинь. Хоёр талхны үнэтэй байлгүй дээ.
Тэр одоо тэрийг цэнхлээ аваа яг. Зүүн санаагаа. Зөв сонин юм биш үү? Зөв Гай. Зүүн санаа. Гай. Вэж зармаг өөрөө зармаг тэгээд наад баг. Хэн энэ нутагтай албан болон амин хувийн холбоогүй манай гэр бүл ундаг дугуйнд хайртай дугуйг дурлан хэрэгэлдэг үйл ажиллагаагаа тогтмол явуулах гэж хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа дугуйтай сэлэнг клубыг үүсгэн байгуулсан Нямлав гэгчтэй дугуйн хэрэглээнийхээ тухай мэдээлэл солилцсоор ичний танил босноос өөр энэ сайхан нутагт таних мэд хөнгөө билээ. Тиймээс ч өнөөдөр тааралдан яриа өрнүүлсэн хүнийхээ зөвлснөөр хээр хөдөөхөнхөөс бас л зайлсхийлээ. Зуны сар шувтарч бороо ус элбэгшсэн үеэр аялд гарсан болохоор цаг агаарын мэдэнэс үл хамааран өдөр бүр шахуу бороо асгардаг нутаг санж. Энэ шөнө мөн л бороо ширэн орж хонсон тул гал тэрэгний буудлаас холгүй цэцэг зочид буудалд бууж амарлаа. 2022 оны 8 дугаар сарын 21-ний ням гараг. Өнөөдөр төлөвлөсөн ёсоор дугуйтай сэлэнг клубын өсвөрийн тамирчин хүүгүүдтэй хамт Сүхбаатар хотоор бяцхан аялал хийн. Тэгүнэ дугуйгаа анги авахгүй. Чигээрээ авч Өчигдөр Дархан хотод болсон тэмцээнд оролцож 88 км замд уралдаад ирсэн хүүхдүүдийг эрт дуудахгүй тулд өдийн холоо идэж аваад аажуу тавь уулзахаар тохирсон юм. За мэцаа ороо. Хэлнэ. Яг сүүгээр зэрэг шүү дээ. Ямар гоё юм бэ? Аяга. Яг оюуны дэг юм шиг байна. Уул идчихгүй. Одоо уул руу гар штэ. Наад уулаа шиг. Юунд төвтэй бэ? Бататас. Яг өндө бодотос өндө яг итгээр бас тийм төвтэй штэ. Батгүйш. Батгүй асгаж. Сторгүйш. айгу бие барьсан шүү би. Нууцлаг хөргөчний тулаан. Браклин гоё юмтай байна. Оо баярлалаа. Илэг нь бол надад жоохон давс зэгтэй автагдчих юм аа. Илэн гоё юмтай байна. Над бол бүгдтэйчгүй маш гоё. Бид нар гэртээ идчихэж байгаагүй л амт байна. Оо за тэгээд юу яах. Энд чинь тархтаа болохоор ямар гоё юм те. Баярлалаа. Шортлогтой гэж сонссон. Гадаа мөн шор шараад үүсдэг тэр бод халуунтай уусан шүү дээ. Гоё юм. Бүгд өнөө шорлог гэдэг. Өнөө шадлаг гэдэг. Шорлог ялангуяа ингээл хөргөөл. Тэгвэл бол халуунаар нөгөө төмөр мөмрөд нь амаа төлчихсөн. Төрөөл газар хайгаад цаг авчихаар нэг мэдсэн газар л гоё шорлог. Тэгээд энэ хоёр өөр газар гэсэн үг шүү дээ. Тийм үү. Сэлэн аймгийн төв Сүхбаатар хот одоохондоо дугуйнд зориулсан дэд бүтэц гих зүйлгүй шахан боловч автоцсан болон байсгээд бүтгэрч алга болох явган замууд нь сэлүүхэн сайхан юм.
Бид хотын баруун хэсэгт байх гэрэлт цогцлбор хэмээх газар хүүхдүүдтэй уулзахаар товлсон бөгөөд хотын төв тол байгаас баруун тийш гэрэлт цогцлбор хүртэл 1 км хүрэхгүй газар дугуйн замтай аж. Өнөөдөр бид нартай хамт чих залж өдөө. Хаашаа тийм догоон гүлээ байх тий та нар ч. Дуутаас. Сая догоон тэнцээнд орчоо гэж тий. 88. Амжилттай орсон уу? Амжилттай. Ямар амжилттай? Манай ингээд эрэгтэй өсвөр үеийн залуучуудын баг нь болохоор нас ихэд 14-16 наснд орсон. Тэгээд хүрл авсан гэсэндээ. Тэгээд эмэгтэйчүүд нь болохоор насандаа нэгд орж авсан. Нүсэгч орох. Саяны дархан 88 тэмцээнд бол их шантарсан би төөрөөд ер нь бол баригцаагаар 120 км яваад барианд орсон. Манай клубээс бол 17 л байсан. Тэгээ 4 үнийг оголоод хөрл медаль авсан. 3 дугаар ярин тогтож нэгэнд орсон юм чи гэж бодоод явсаар агаад бариныхаа хойноос орж ирсэн. Баахан уул тарьж яваад хонгорын зам руу орж дахиад дуу хоолнд ингээ хөлсөө гаргаж ингээд хурд чиг мэдрэх надад амар гоё идэг. Байр эзлэх гэсэн хүмүүс нь зогсохгүй яваа. Тэгээ зүгээр үзээд ямар дууг ингээ хараа зүгээр нүдээ тайлах гэсэн болсон. Түрээд нүн амалтаарж идэв. За одоо хатад танилцуулнаа. За. Яг нөгөө баруун цахам гэсэн үг шүү дээ. Мөн ийшээ бас тэгтээ айлууд байдаг юм. Тэгээ ийшээ корус гэдэг айлууд. Корус гэдэг тавдаа сургууль ингээ ийшээ сургууль. Ганц сургуулгаа. Тэгээд ийшээ өгсөөр хонгор мөр сайхан нүдгээд гоё газар амталтай газар зэдэг. Нөгөө гэрлэн тохио айгу баг харагдаад байгаа байхгүй зүгээр өөрсдөө ингээ зохицоо авчихдаг. Тийм манд гэрлэн тохио ерөөс байхгүй. Баярлал гарч ирсэн түүх байна. Надад баярлалаа түүх байна. Ингээд ерөөсө гэрлэн тохиог болохоор машинд ингээ зогсохгүй. Бид нэр өөрсдөө ингээ шууд гараа явж байгаад машинд шахаж орж ирж шүрх гээд байх гал. Дугуун замгүй болохоор хажуугаар нь шүү дээ. Хантаастай касктай цагтар нэртойг нь ярьсан байгаа. Тэгээд би касктай хантаастай явахад машинтай хүмүүс ингээ хил ам ярихгүй гэд ярьсан байсан. Тэгсэн чинь машинуудыг хажуугаар гарахтаа цаашаа шорон дээр явгаад ерөөсөө шаардаад замаасаа гараад хүндэлтэй байгаа. Сүхбаатар хотод нэгч гэрлэн тохио байхгүй. Гэрлэн тохиогч хүүхдүүд дугуйгаа унаад замын хөдөлгөөнд оролцдог юм байна. Сүхбаатар хотыг үдсгэлэнд байгальтай утсан загас, авраг талах, зөгийн балгээд олон бэрийн тулсан бүтээтгүүнээр нь аль төрсөн цагаасаа л мэдгч. Өдий 40 жил амьдарсан надаас ч эртний суурин газарт гэрэлтүүлэг дэдвүтсэн ийм тааруухан байдаг гэж бодож явсангүй. Чугаатай тати хүчлийг яаш том манж бэл ингээд таатаас сүнгүүрчээс 2019 онд автомашин ундаг дугуй хосолсон гэр бүлийн аялал хийж явахдаа бид Дундгов аймгийн төв Мандалгов, Өмнөгов аймгийн төв Далдан цадгад хотоор өдрийн аялал хийгээд өнгөрөхөд дэлхийд танстай уурханууд байдаг Монголын мань говь нутагт байх аймгийн төвөнд хэрхэн дэд үтцээ сайжруулж өнгөц үсээ нэмж байгааг хараад Залгаа аймгийн төв нь эрс ялгаатай хөгжиж зам нь хүртэл нутгийн хөлийг давмагцаал хэрхэн эвдэрч сүйдсэнийг харж явсан. Улсын төсөв, хуваарь зардал нь орон нутгийн хөгжилд үнэхээр хүрэлцдэггүй юм бол тухайн нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон компаниуд нь тодорхой хуваар нутаг орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаад явж яагаад болохгүй гэж. Дэртээ тэргүй газар орны байршлын давуу тал, байгалийн баялагийг хүртээд хөлжөөд яваа юм чинь гэсэн гинэн бодолдоо ороогдлоо. Хажууд нь хөлөө тавьдаа айгуунэ. Айхыг томыг харуулъя. Том. Маш нэг хатан зүгийн идэх шиг. Хатан шоргол. Хаа шоргол. Тэр магадгүй. Танаа гэрэл зохицолбор руу нэг гарыг гэд гараад ирсэн чинь бид нартаа таарсан юм шүү.
Магадгүй нутаг энэ хэвээрээ үлдэж хүмүүс нь байгалийн сайхандаа жарган суух нь илүү дээрч байж мэднэ. Гэхдээ л яагаад? Хамгийн сайхан байгальтай эх орныхон хойд хил дээр ирж үзэх хүсэлтэй хүмүүс нийслэлс төдийгүй Монгол орны өнцөг булан бүрээс жил бүрэл энэ нутгийг зориудаг. Тайван тогтун олны хөл дарагддаггүй суурин газар бол яах вэ? Тэгээд хөгжил дэвшил гэж хөөцөлдөлгүй амар жимэр амьдарч болох. Сэлэг нутаг шиг олны хөл дарагддаг аймгийн төв нь иймэрхүү байна гэдэгтээ санал нийлж ерөөс чадахгүй. Сэлэнгэ дугуун хань дугуун зам авахтаар жоох эрсдэлтэй. Нэг хэсэг явж байгаа л дугуун зам дуусаад тэгэл машиныхаа зам руу ороод явдаг. Том дэрэг зөрөхөд дугуун зам байхгүй. За зөвхөн шороороор зогсно. Шороороор зогсохгүй тэгээд тэрмэрүүд хажуугаар шүрхэхтэй жолслогдуулаад унцах гад. Зэрэг олж чадахгүй байгаа хүмүүс ихтэй дарах сурж байгаа хүмүүс юм шиг. Төвөөсөө жоохон холцсон газар руу явахгүй бол машинууд нь шахагтаад хэцүү байдаг. Гэлэн тохиолдол бол ядаж хараа гайгүй хажуугаар нь дугуйтай зөрж болно. Тэр дугуун замаа дуусгач болно. Тэрнээс бол дугуй унах гоё л доо. Сэлэнгэд гэрлэн тохиолдол болохыг хүсэж байна. Дугуун зам хийж өгөөч гэж хүсэх гэсэн юм аа. Хүмүүс нь их гоё нээлттэй тэгээд аялал жуулчдад хөгжих боломжтой ялангуяа хил нэг бодтой айтайхан байна. Тэрнээс гадна бүтэн төв нь бол бас тэгээд юм агарын бохирдол гол чимээ байх болсоо шууд байгальтайгаа их гоё таалагдлаа. Батар хэмжээнд бол бас өндөр дугуун зам тавигдсан байгаа юм. Эхлээд байгаа юм өшөө хөгжих боломжтой байна гэж харлаа. Сум орнотын удирдлагын хувьд бол энэ спортыг дугуйн спортыг бол дэмжих өрн одоо энэ дэмжих одоо зорилготой байгаа. За хот төлөвлөлтийн хувьд аймгийн засаг дарга та хамтран энэ Сүхбаатар хотын замын шинжилсэн төлөвлөлтийг гаргаж байгаа. Зураг төсвийг бол бүрэн гаргацсан. За эрэгчлийн улсын төсөвт аймгийн засаг даргын зүгээс бол улсын төсөвт нэг номерт энэ хот доторх замыг зам төлөвлөлтөд шийдвэрлэе. За замаа яг стандартын шаардлагад нийцсэн зам, хажууд нь одоо ногоон байгууламж, явган хүний зам, дугуйн зам гэсэн ийм төлөвлөлтийг бол яг энэ бүрэн шинжилж ихээр ийм төлөвлөлт зураг төсөв гарцсан байж байгаа. Аймгийнхаа засаг даргатай хамтраад зураг төслөө гаргачихсан юм байна. Гэхдээ холбогдох дүрм журм гэрэл дохио байрлуулах ажил хийх хэсэг нь тодорхойгүй хэвээр үлдлээ. Бодит бүтээн байгуулалт зам дэд бүтцээс илүү замын хөдөлгөөнд зөв зохистой оролцох, аюулгүй байдлыг хангах дадал зэргийг иргэдийн ухамсарт суулгах ажлыг хийх нь мэдээж нэн тэргүүний асуудал. Яг л энэ ажлыг өөрсдөө мэдхгүйгээр хүсэл сонирхолтой хөдөлгдөн хийж яваа багчуудын төлөөллийг олж уулзсан, аймгийн төвтэй танилцах аялал хийх боломж олдсон нь хамгийн том завшаан гэмээр. Ирүүлээга та чиглүүлээд би төгчээ. Та төгчээ тэгээд жоохныгоо гал тавья даа юу. Жоох хөвгт гортойгоо чи 10 юм уу 15-тай явбал яг зүгээр ах уу. Би чиглүүлэх чигээ тэгээд төгтөр төгч юм байна. Дугуйнд зориулсан дэд бүтц, аюулгүй зам талбайгүйч, дугуйн клубын хүүхдүүд тогтмол бэлтгэл сургалт хийж,
хотынхаа замаар зурчсаар дадсан учраас маш хурдтай. Зохион байгуулалт сайтай G. Хүүхдүүдтэй сомшрыг тавьчих юм те. Хоёр бол хурдын гүйцэхгүй юм байна гэдэг. Хурдын явахаар ямар юм? Гоё юм уу? Аава оюутан дугууны хийн гарчлаа. Хойд дугуй юу? Тий. Дугуй хаа. Нөхөөс юм. Хэн дугуйд сөрөнө. Нөхөөс аваа юу? Нөхөөс авах олгож байгаа. Цав маа бүгд өгөхгүй. Нэг л авахгүй. Уул нь өвчтдгүү те. Би ч өөр нөхчин л дөө. Шинэ начаас аа. Уга саяхан сэлсэн шүү дээ. Өмнөөс нэг удаа пингээ боолгосон юм. Миний дугууны хий гарсан гэдгийг мэдээгүй. Тийм л юм болсон. Хүүгүүдийн хурдыг бол гүйцэхгүй юм байна. Манай нөгөө яг гэр бүлийн аяллаас ондоо эдгээр нөгөө тамирчид учраас тэр сайн бэлтгэсэн. Яг клубтэй хэлсэд 2 сар болж байгаа юм. Маш сайн бэлтгэсэн. Багаараа чих чадвар энэ төр болсон. Айнгүй юм биш үү? Одоо ингэ яг ингэж Говь буцаа хийж байна. Одоо явж яхад нөгөө дугуун зам байтугай явган замч тийм их байхгүй. Ихэнх нь шорон зам байсан. Хүүхдүүдийн яаж байгаа гэхээр хүмүүс ингэ шахалдаг гэсэн. Өнөөдөр болохоор амралтын өдөр байсан болохоор тэр юм уу нэг хүмүүс машинтайгаа явахгүй болохоор тэр юм уу надад авдаг. Тийм санагдаагүй. Явж яхад бол замууд нь хэцүүчсэн. Ингээ гоё үзэсгэлэнтэй байгаад яваад байгаа тэр надад гоёсэн. Хотод бол ингээд өндөр байшингуудаас нь болоо тэр уртлын гоё богдууд нуу тий гартлын уулууд ингээ харагддггүй. Уртлын уулууд нь их хурцлын ингээ гэр ороолоор дүүрсэн тэгээд утаатай дүүрэн машины сигналтай амралтын өдөрч ажлын өдөрч ялгаагүй төгжирч идэг. Зуны амралт болсон ч төгжирч идэг. Тийм байхад ингээ сэлэнгэд ирсэн чинь гоё машин замууд нь яг гоё чөлөөтэй. Тэгээд дээрээс нь юм гоё ингээд моднууд их моднуудтай юм байна. Ингээл урагшаа харсан чинь ингээл голтой. Голын хажуугаар моднуудтай. Тэгээд ер нь баг бүх юм байгаа байхгүй юу? Нөгөө нэг хотод байдаг бүх юм юм одоо. Хотоос ч илүү юмтэй. Хахаа явж гин. Ямар амар одоо вэ? Машин зам тэгснэ ингээл машин зам тэгснэ бас гахай. Хүүхдүүдээ үеийнхэн дугуундаг тамирчин хүүхдүүдтэй танилцуулаад алинд нь гоё хотоос нь багхан гарчаад байж гин. Энд ингээд орхон гол энэ хэсгээр орсож байгаа. Сая бид нар төмөр замын гармаар гараад урагшаа ирсэн. Энд хүртэлх энэ зам бол маш тухтай. Баг зэрэг засамлаар нь явж байгаад салаад энэ шорон зам руу орчдөг юм байна. Тэгээд энэ шорон зам нь болохоор яг модон дундор явж байгаа юм шиг хэдийгээр энэ тармил мод ч гэсэн маш гоё байна. Миний хувьд бол Сэлэнг аймгийн төв Сүхбаатар хот бол ажиллаж амьдрахад маш тохиромжтой хот шиг санагдлаа. Суурин газар шиг. Гэр бүл зохиогоогүй эсвэл хүүхэд нь баг энэ залуу хосууд ингээд зайнаас ажилладаг, онлайнаар ажилладаг, ялангуяа сайн хөл орой тогтоосон энэ өдрүүдэд манай ихэнх ажлууд ингээд гэрээсээ ажиллаж сурсан энэ давуу талыг ашиглаад ер нь нийтээр энэ өвлийг төвлөрлөөс ингээд зүхтаагаад тий хортотаа тэр одоо машины төгжрэл тэр стресс бүх юмнаас зүхтаагаад тэгээд ийшээ ийм манай орон болон 21 ийм гоё суурин гоё нэлийн томоохон суурин газруудтай ийм орон 5-10-5-10-аараа цөөдөхгүй те 2-3-аараа очиж туршиж ажиллаж амьдарч үзээсэй гэж хүсэж байна. Ийм боломжийн ч гэсэн ажил олгогчд нь олгоод яг гэвэл сая богино хугацаанд бид бүгдээрээ гэрээсээ ажиллаад сурцсан ийм учраас тэгээд манай орон яг ингээд бүтэн 4G-гээр болоод бүх орон даяараа холбогдсон удахгүй 5G нэвтрэх гэж байгаа. Ийм үед маш боломжтой байна гэдгийг би бол мэдрээд байна.
Бид ярилцсныхаа дагуу наадмын талбай хүртэлж ийж талбайн гаднах эзгүй автомашины зогсоолын талбай дээр амарч зугаацж аваад буцаад хөдөллөө. Би танад ямар гоё юм үзүүлэх үү? Хай, дөрөө. Бидэнд хариулт үзүүлэх үү? Би үзүүлэх. Энэ чигээ харих газар биш. Тэгээд энэ чигээ хараа. Яа, энэ надад хараа. Исэ. Нар бууж оройн чиглэг агаар сангинах Сэлэн аймгийн төв рүү орох хөл хөдөлгөөнтэй замаар жиж эхэллээ. Ундаг дугуйгаа чамбай сайн эзэмшин хэрэглэж дадсан хэрсүү сэргэлэн нутгийн хүүгүүдтэй 100 холбон жиих жаргалтай сайхан цаг хугацаа дуусгах төгөж өдөржин хамт цагийг өнгөрүүлсэн хүүхдүүд хин хинээ ойлгон улам дотн сууж нээлттэй харилцаа үүсгэх нь өхөөр дүн болсон жаргалтай сайх. Магадгүй ундаг дугуй гэх энэ ухаалаг тээврийн хэрэгсэл өөрөө хүмүүст ийм аз жаргалыг бэлгэлдэг байх. Магадгүй хүүхдүүд томчууд биднээс илүүгээр аз жаргалыг таашаа мэдэрч чаддаг болохоор өнөөдрийн аялал илүү амттай байгаач байж мэдэх. Оройноор улбар туяагаараа орчныг бүрхэж бидний буцах замыг улам үдсгэлэнтэй ямар ч саад бэрхшээлгүй болгосон мэт бүгд баяр хөөртэй. Тайжгаа ингээд тойроо тэгээд зөндөө олон найзтай болсон чинь ер нь ингээд аялаа явж байхад өмнө нь тэгээд найзтай болчихгүй ер нь зүгээр ярьж жоохон ярьж сууж байгаа гэдэг явж үзэж байна. Тэгэхээр зөндөө удаж байгаа болохоор ингээд найзтайгаа уулын дотносоод гоё наа. Зарим үед тэрхий хурдан яваад байсан. Тэгээд тэрнээс бусдаар болох гоё ялуу. Дугуйтай Сэлэн клубын өсвөрийн тамирчид биднийг хамгаалж, хашиж, замчилж явсаар анх аялал эхэлсэн талбайдаа хүрлээ. Нар хэдийн жаргаж, бүрий тасарч эхэлсэн чи өдөржин дугуйтай зугаалсан хүүхдүүд уйдаж залхсан юмгүй үргэлжлүүлэн тоглолоо. Ингээл дуугаа унуулаад оронд нь тоглоомд нь ороод тоглож байгаа байхгүй. Дууганы дөрөөс нь тоглоом тоглож байгаа гэсэн үг байлаа. Чи нэр хадуудснаа зүг ураад. Тэгээд юу? Өмнө хадууд. Одоо дэшээ болохоор ингээд Мэдээ дэшээ очичоод тэндээс наашаа оруудаад тэр заяа. Өөр тэр дугуй мөсөн тэндээ. За. Торомзоо атгах билээ. Торомзоо. Түрүүжих шиг хоёр хөлөө өргөөд гоё. Ой. Чи тэнцвэрээ олчлаа шууд. Би тоо юм бэ? Үгүй нэ. Шууд тэнцвэрээ олцсон гэсэн үг. Сайн холчиг тэндээс наашаа буугаад ир. Тэгэд нийтдээ 20 минут болно. Өнхөр эхлээд сайн өнхөр. За. 10 минут бүхгүй сурчлаа шүү дээ. Торомзоо.
Өөрөө дугуйтай тэгээ дугуйгаа унж чаддгүй байсан гинэ. Тэгээд жоохон зориг ороод тэнцвэрээ олонгуудаа тэгэл аюу хурдан болчихж шин. Баланс байк болгож үндсэндээ заалаа гэсэн үг. За баяр үргээ одоо ингээд дугуй унж чаддаг боллоо. За өөрөө дугуйтай яриа гарчихсан гэсэн. Өнөөрөө юу шууд. Хамгаалтын дээли малгай зэргийг уган байвал хэрэглээр заяа. Тэгээд аюултай шүү. Дугуйн дээр тэнцвэртэй тогтож жийхийг багахан хугацаа зарцуулаад сурцгаж болох ч дугуйг унаа уулган хэрэглэж сурах нь тухайн хүний хичээл зүтгэлээс шалтгаална. Дугуйг суурин газар өдөр тутамдаа унаа хөсөг болгон хэрэглэх, аялал зугаалах, эсвэл дугуйн спортоор хичээллэхийн ялгаатай талууд олон. Таач хүсвэл нас хүснээсээ үл хамааран хэдийд ч дугуйг өөрийн хэрэглээ болгох боломж бий. Зуны сүүл сарда багтаан аялж амжих, аялах аялагтаа улсынхаа нийслэлээс өөр хот суурин газартай дугтайхан танилцах хүслээ биелүүлсэн бид нэг ч гэсэн ундаг дугуй хэрэглэгч нэмээд дээр нь тогтмол дугуй унах хүсэлтэй хүүхдүүдийн хүслийг хүрэх ёстой хүмүүст нь уламжилж өгөөд амжлаа. Засвал зам дээр явхад нөгөө нэг хүмүүс машинууд хажуугаар нөгөө нэг зам тавьж өгөө явсан надад амар соёлтой санагдсан. Өнөөдөр их адал явдалтай байлаа. Өнөөдөр жилд маш гоё боллоо. Оройтсон ч гэсэн хүссэн газартаа амттай оройн хоолойдож дугтай гэгч нь амарч аваад маргааш өглөө эртхэн дархан хотыг зорих дугуйтай аялалдаа бид гарна. Ийхүү Сүхбаатар хотоор аялсан бидний дурсамж дүүрэн өдөр өндөрлөж манай гэр бүлийн цомогт цоо шинхэн өнгөлөг гэгээхэн хуудас нэмэгдлээ. Агаараар үргээ! Замын төвчрэл цааталгүй цагаа хэмнэж дугуй унцгаая. Хүн авсархан Евромини Зиза Утас 83.1 44.99 Манай сургалтын төв нь IELTS, TOEFL, TOEIC тестэд бэлтгэхээс гадна англи хэлний ярианы чадварыг сайжруулах сургалтуудыг явуулдаг бөгөөд хичээлийг 100% англи хэлээр заана. Одиссей сургалтын төвийг зориорой. Where learning is a journey. Аяллаа ангилахдаа дахир нөөцөө овор хэмжээг нь багасгаж өвшөөрэй. За явцгаая.